эвтэй, хүчтэй байж их Монгол нутгаа мандан бадрахын төлөө их өөрчлөлтийг авчрах жил эхлэх болтугай хэмээн шинэ оны эхний мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Тэнгэр шүтлэгтэн та бүхэндээ ирж буй 2026 онд Өмнөх Тэнгэр их эзэн Чингис хааны Монгол ивэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөй. Тэнгэр шүтлэгтэнгүүд болон Монголын бөөгийн нэгдсэн эвлийн хамт олонд эрүүлсэн шинэ оны мэндчилгээг танилцуулж байна. Хүндэт та бүхэн шинэ жилийн чин сэтгэлийн мэндчилгээг хүлээн авна уу? Танд болон танаа гэр бүл, найз нөхдөдөө амар амгалан, баяр баясгалан, эрүүл их, сайн сайхан, амжилтын дэдийг хүсье. Оросын холбооны улсын онц бөгөөд өргөн ирэхэд элчин сайд Евсиков. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны анд нөхдөөс тань. Зул сарын болон шинэ оны минь төргий. Америк нэгдсэн улсын онц бөгөөд өргөн ирэхэд элчин сайд Ричард Ванган. Дэлхийн 200 гаруй улсад шаман буюу бүү зан үйлээ хийдэг бөгөөд ертөнцийн хүмүүсийн 10% орчим нь бөөгийн шашныг шүтдэг байна. Дэлхийн олон арван хэвлэлийн мэдээлэлд бөөгийн шашны тухай мэдээлэл цацагдлаа. Барууны хэвлэлд гарсан материалууд дэлхийн нийтэд тархсан бүү нарын анхаарлын төвд оруулж ирсэн. Владимир Путин эд шидийн шашинд онцгой ханддаг гэдгээр эртнээс алдартай байсан. Тэгээд тэр үнэн алдартны эд шидийг сонирхохоо хар шашны уламжлалтай хослуулсан бололтой гэж Оросын хориотой бие даасан доош телевизийн шүлжээг үүсгэн байгуулагч бичжээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 7-ны хотын өдрийг тохиолдуулан Москвагийн Зарие танхимд түүний Монголд ирэх 9-р сарын 3-ны үеэр бөө нартай уулзсан тухай мэдээлсэн. 2025 оны 9-р сарын 3-нд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын удирдагч Ухнагийн хүрцэгтэй уулзсан билээ. Путин халахын голын тулдаанд зөвлөлт Монголын цэрэг Японыг ялсны 85 жилийн ан арга хэмжээнд оролцов. Оросын удирдагчийн сүүлчийн 10 жилд 3 дахь удаага Монгол улсад айлчилж байгааг онцлон дурджээ. Бие даасан сэтгүүлч Михаил Зигар Германы сэтгүүл Der Spiegel нийтлэл бичгтээ Оросын ерөнхийлөгч Москвагийн геополитикийн тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалтанд дээгүүр бичигдээгүй улсад яагаад айлчлах тухай Кремийн их сурвалжаас сургал тарж байна. Сонинд хамгийн сонирхолтой дүгнэлт нь Монгол Туваа 2 бол дэлхийн хамгийн хүчирхэг өөгийн өлгийн нутаг гэж тооцогддог гэж бичжээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монголд хийж буй төрийн айлчлалын хүрээнд өөгийн тухай асуудал хэдэн сар үргэлжилсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оруулсан байна. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тэр үеийн Монголын төрийн үндэсний язгуур тэнгэр шүтлэгт хүндэтгэлтэй хандсан түүхэн мөчийг эргэн дурсаж байна. Энэ арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дурсамжуулган тавьж байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Mr. Жаргал сайхан President of Corporate Union of Mongolian Shamans. Ерөнхийлөгч Ухнагийн урилгын урилгаар гэрээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол улсад хийж буй төрийн айлчлалыг Монголын тэнгэр шүтлэгнүүд талархан дэмжиж байна. Тэнгэр шүтлэг бол хүн бий болсноос хойш хөөсөн хөгжиж уламжлагдчихсэн байгаль дэлхий хүн хоорондын хүн холбооны илэрхийлэл шүтэн мөн тэнгэр эзэн хаан Чингис өвгдөөс эцэгхээ дээдлийн шүтлэг өөрийн өөрмөс онцлогтой. Үндэсний үзэл Монгол бахархад соёл иргэншил зан үйл ёс заншил тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөрдөж шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл санаа юм аа. Монголчуудын төр иргэний нандин холбоос бий тэнгэр шүтлэгээ шүлцээр олон зуун жилийг туулсан. Энэ бол өн эртнээс өнөө хүрч ирсэн адармаатай, хүнд хэцүү, гашуун, сургамжтай шашин шүтлийн түүх замбал юм аа. Бидний тэнгэр шүтлэгт монголчуудтай байгальтайгаа харьцах бүм ухаан, өвөг дээд, төрүүлсэн хүндэтгэх бишрэл, удирдахуун ёс, гадаа тарилцаа, цэрэг улс төр, нийгэм, соёл, эдийн засаг, дэд бүтэц, мөнгөний болон татварын асуудал, нүүдлийн аж ахуй зэрэг өргөн хүрээтэй асуудал хамардаг байлаа. Нэгэн цагт монголчууд хүчрэг байж, дэлхийн хуурай газар төр бүрний харилцааг тодорхойлж байхдаа мөнх тэнгэрийн дор бүх шашнууд эргэжтэгш харилцаж, бие биенээ хөндөж ирсэн уламжлалтай. Энэ арга хэмжээнд гэгээн ширээт улстай харилцаж ирсэн эртний харилцааг эргэн сануулж байна. Бидний үндэсний язгуур тэнгэр шүтлэгээ алах тутам гондож доройтхын замыг туулж ирсэн. Тэнгэр шүтлэхэд
харийн төрийн хатуу хууль цаас доторх хавчигдан хязгаарлагдсан 300 гаруй жил шашингүй үзэл дарагдан 80 орчим жил ойшохтой нуус байдлаар үдээ ихэд хүрч улмаар хүн амын нэг хувийн шүтдэг болсон юм а. Үүнийг хэрэгтэй монголчууд бид тэнгэр шүтлэгээ байсан хэрэг бос өөрсдөө шүтэн биширдэг үндэсний шүтлэгээ шүтэх эрх чөлөө хомсдож шалтгаалдагдаж хатуу дээр оршиж байсан түүх ийм билээ. Хүн төрөлхтний түүхийн салшгүй болсон тэнгэр шүтлэгийн түүх эвдрийн нэгдэж хүчрэг болсон чөчөлдөн бутарч сударсан гадны төрийн бодлогын шахалтанд орсон шашингүй үзлийн 10 дор байсан цаг үеийг бид мартахын аргагүй. Монгол улсад 1990 онд гарсан их өөрчлөлт үндэсний шүтлэгээ дээдэх жинхэнэ нэршлөөг олгосон. Бид шодрог үнэн бүхний дээр ноёрсон ихэд дээдс эргэжтэй шаацаан тулгуурсан баатар төвхий бүтээсэн үгдээсэн хүндлэн дээдэлдэг эдгээр залуусан их орондоо үнийчээ түтгсэн багжуу төвдөө асран хүмүүжүүлсэн өндөр хөгжил бүхий Монгол улсаа мандуулж үгдээсээс уламжлагдсан гэсэн агва их нүүдийн соёлоо шин зуунд цогцсон ертөнцийн хүмүүсийг сонирхон үслэг гайхамшиг болгон иргэн дэлгэрүүлэхийг зорж байна. Бид Монгол үндэсний язгуур хүн тэнгэрээ шүтэж дээлжиж ихсэн уламжлалыг сэргээх үгдээсээс үлдээсэн онгон сайхан байгаль их нутаг түүний хөрсөн дор өнөө хүртэл хадгалж ирсэн асар их баялаг үндэсний оюун санааны дархлааг хамгаалахыг зорж байна. Мөн бөөгийн уламжлалыг ёсыг хадгалсан байгууллагын үнэлийг тавих, хөгжүүлэх, таниулан сурчлах, зангуулан хойш үдээ өвлүүлэх бүтээх ажлуудыг хийж байна. Монгол улсны язгуур тэнгэр улс шүтлэгийн байгууллага үүсээд удаагүй. Бид өнөөдөр баялаг байшин байхгүй, онгон байгаадаа цугларын зан үйлээ хийдэг хэсүүхэн байдалд ажиллаж байна. Гэвч бид ирээдүйн маш өвдөр байдлаар харж байна. Бид зэрэгээс сэргэж байна. Одоо бидэнд үндэсний онцлог болсон тэнгэр шүтлэгээ дээдлэх сайхан цаг үе ирж байна. Бид Монгол гэрийн талаар үзэл бодлоо илэрхийлэхээр төгссөн билээ. Дүүрэн амьсгалах, цэвэр агаар, тайван амьдрах, онгон байгаль, түүнтэй шүтэлтэн амьдрах нүүдийн соёл иргэншил, түүний салшгүй улсад тэнгэр шүтлэг, инх амгалан Монгол гэр. Энэ бүхэн Монголд бидний амьдралын олон зүйлийн цогц бэлэг тэмдэг юм а. Монгол гэр бол ихтгэлийн өчүүхэн жижиг хэсэг. Гэхдээ түүн дотор хүний амьдралын бүх үйл явц өрнөж, эрхчлөө амьдрал, хүн байгалийн харьцааг зэрэгцэн оршгүй амар амгалангийн илэрхийлэл бидний онгоц шүтсэг агуулгач байдаг юм а. Энэ бол манай шүтлэгийн бас нэг онцлогоо. Монгол гэр ийм олон талтай. Тиймээс мөнгө тэнгэрийн шүтлэг үеэс үрд ард түмний дунд зүг амьдч дамжин шүтсээр явах болно. Мөнгө тэнгэр эзэн хааны ариун сүнс биднийг ивэх болтугай. Их дэлхийд инх тайван мөнгөд орших болтугай. Гэгэн ширээт улсын тэргүүн Пап Франциск дандаа эрүүл энх урт удаан насны ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн сүүлийн 2 жил олон улсын байгууллагаас 8 шагнал олгожээ. Бидний хамтарсан тахилга зан үйл Монгол туурхтан тэнгэр шүтлэх дулаач нарын хамтарсан бурхан халдууны нэгдсэн тахилгаар эхэлсэн билээ. Хэдий эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан ч нэгдсэн тахилгад Монголын 21 аймгийн төлөөлөл оролцсон байна. Оросын холбооны улсын Тува, Бурят, Бүгд найрамдах улсын Өвөр Монголын улаач нарын төлөөлөл ирж үйлдэл хийсэн. Тэд бүгд уламжлалт бөөмөрөглийг дээдэлдэг улаач нар байлаа. Халах гол Монгол Оросын цэрэг хамтарсан ял байгуулсны 85 жилийн ой зориулан хийгдсэн. Оросын холбооны улсын ангийн бориодод толгойж болсноор онцлог юм. Тувагийн бөө нарын зохион байгуулсан олон улсын арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид оролцож Монгол Тувагийн бөөгийн хамтарсан тахилгыг саяны нуруу самгалдаа хайрхан хийсэн байна. Оросын холбооны улсад анх удаа байгуулагдсан Тэнгэрийн ордны талбайд Бурят зам олон хорон цугларч их хаан Чингисийн дахин шүтдэг цагаан сүлдийг залах тахих зам үйлийг анх удаа хийж түнд Монголын бөө нарыг төлөөлөн Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид оролцлоо. Чөлөөлөх дан зөвлөлт Монголын цэрэг Японы төрөмгийлэгчдийг бут цогссон Ялтын 80 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд Өвөр Монголын нутгаар тойрон аялал хийж хамтарсан залбиралт хийгдсэн байна. Зөвлөлт Монголын цэргүүд 1945 онд Японыг ялсны 80 жилийн ой зориулсан хүндрлийн хүлээн авалт энэ сарын 23-нд Оросын холбооны улсын элчин сайдын яамд зохион байгуулагдлаа. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайд Евсиков хүндрлийн үг хэллээ. Хүлээн авалтын үеэр Орос Монголын түүхэнд чухал ач холбогдолтой энэхүү ойг тэмдэглэхэд идэвхтэй оролцсон Орос болон Монголын иргэдэд зөвлөлт Монголын цэргүүд Японыг ялсны 80 жил дурсгалын тэмдгийг гардуулав. Оросын үнэн алдартны шашныг игээ Троцкийн сүмэн Ширээт лам болон Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан нарыг шагнасныг гардууллаа. Мөн энэ үеэр Монголын ард түмэн агуу их орны дайны хүнд жилүүдэд
зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн түүхэн маршрутаар Тэмээн Жингийн цуваа бүхний фронтод төслийг амжилттай хэрэгжүүлсэн тухай зогт үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Монголын бөөгн нэгдсэлийн ерөнхийлөгчийн уулзах хүсэл тавьсны дагуу бүх Оросын болон Туваагийн дээд бөө, Кизилийн бөөгийн Адигирийн Дуух Медведийн бөөгийн байгууллагын тэргүүн, Великий Биг Шаман, Черный Медведь цолны эзэн Дончу Ол, Каро Ол, Филюшевичтэй анхны уулзалтаа хийлээ. Кизилийн төвд Адигирийн Дуух Медведийн бөөгийн байгууллагын өрөөнд бүх Оросын болон Туваагийн дээд бөө, Дончу Ол, Каро Ол, Филюшевич биднийг хүлээн авч уулзлаа. Бидний яриа алсаас эхэлсэн. Оршил хэсэг нэг хинбэ гэдгээ аажихан тогшиж эхэлсэн. Ярилцлага өрнөснөөр халуун дотн найс итгэлцэл бий болов. Монголын дээдсүүдээс ирсэн цөөнгүй төлөөлөгчдийн тухай мэдээллийг солилцлаа. Ийм байдалд автагддаг. Миний би олон жилийн өмнө төвдийн Лахас хотод Монгол хийдэд Буддагийн дээд цолгорцсон өр Монгол амтаа уулзж билээ. Тэрээр Монголын дээдсүүдэд ирж уулзсан тухай тэргүүн хам чойж амцтай хийсэн тохиролцоо гэд олон зүйл ярилцж байлаа. Зарим асуудал дээр нүүр хийх газар олдоогүй билээ. Маш халуун дотны ярилцлага 2 цаг орчим үргэлжилж дахин уулзаж ярилцлагаа үргэлжлүүлэхээр болов. Халуун дотноор тэмдэглэж дурсгалын зураг ахуулав. Туваагийн бөөгийн байгууллагыг үндэслэгч Кенин Лобсоны 100 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээг нээж Оросын холбооны улс болон Туваагийн бөөгийн тэргүүн дээд зарим Дончу Ол, Каро Ол, Филюшевич үг хэлсэн. Монгол туурхтан дотроос анх удаа Кенин Лобсон нь бөө мөрөглийг Туваагийн төрийн шашин болохыг тунхаглан баталгаажуулсан нь түүний гавьяа оршино. Нээлтийн дараа уг арга хэмжээнд оролцогч олон улсын бөө нар бүх Оросын шаман нарын төлөөлөгчдийн хүндэтгэлийн жагсаал болов. Залгаад оролцогч Сансалир бөөгийн тахлах хийсэн билээ. Өдийн завсарлагын дараа Туваагийн бөөгийн байгууллагыг үндэслэгч Кенин Лобсоны 100 жилээр зориулсан дагуу ширээний ярилцлага болсон. Монгол Туваагийн энэ удаагийн хамтарсан тахлах газар сонголтоо шилтгаалan 2 газарт хийгдсэн. Бидний эрхлэн дээдлэг нөхөд маань оройн Кизилээс урагш 100 орчим километрт байрлах Шамбалит очиж Монгол бөө нарыг бөөлөх боломжоор хангасан. Оросын холбооны улсад байгаль дээр таарсан газар бөөлөхийг оргилсон байдаг ажээ. 40 мянган торгуултай. Тиймээс байгалийн онц зохицолгоотой газарт буддын шашин бөө мөрөглөлийн газрыг зааталгаажуулж тогтжуулсан байдаг. Шамбалигт байгалийн өрнөц зурагтай хад байдаг. Түүнийг амтай гэдэг байна. Эргэлддэг сорин үзэгдэлтэй. Шамбалигт буддын зан үйл зориулсан модон гэртээ дотор нь урхад залжээ. Харин гадаа нь хэс татаж онгодын үлгэс тавхад бэлтгэсэн газартай. Үнэхээр байгалийн үзэгдэнд газар ажээ. Монгол бөө нарын тахлах бүлтийн хөө Кизилээс өмнөх зөвхөн 100 орчим километр байгалийн үзэгдэнд газар хийгдэв. Энд Монгол бөөгийн тэргүүн дээд удган оюун тул гайхалтай сайхан бөөлөө хийсэн. Монгол бөөгийнхөө нэр төрийг хамгаалаад гарсан. Тэдэнд байхгүй хувьдас Монгол бөөд бий. Тэднээс суралцах зүйл байгаа. Туваагийн бөө нарт түүнийг талархан баталж байлаа. Хүн үдээр харж байж бөөгийн эрдмийн хүн чанарыг илүү мэдэрнэ. Ийм сайхан арга хэмжээ дахин нэг их зохиогдоод байхгүй. Бусдаас суралцаж байж бөөхөн өсөж өндийн. Тэрнээс өнөө цагт бөөгийн эрдмийг амрууч нь халвдаж хийх хүн олдохгүй. Баруун саяны нурууны салбар улс руу өгсөж Красноярскийн хязгаарын Хилийн багнах хөшөөндөр дурсгалын зураг ахуулав. Туваа бөөгийн хувьд Кизилээс хойш 240 км орчимд орчих саяны нурууны салбар Куртушибинскийн нуруунд очино. Туваа бөөнөр бэлтгэлээ хангаад чонцол асаа. Тэнд Монгол бөөгийн тэргүүн зарим дугур ойл, Монгол бөөгийн тэргүүн удган долооно ойл нарын бөөгийн тусгай зан үйлийг хийсэн. Туваа бөө бол тамдаг дуудлага сайтай, хайрхан гол ус савдагтай сайн харилцдаг ажээ. Алсын замыг туулж олон улсын бөөгийн арга хэмжээний 2 дахь өдрийн ажиллагаанд оролцохоор ирлээ. Туваагийн бөө нарын зохион байгуулсан олон улсын арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлийн төлөөлөгчид жаргал сайхан, Монгол бөөгийн тэргүүн дээд удган оюун тул, Монгол бөөгийн тэргүүн удган үлзий сайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Батцал болон Одонтой нарын 9 төлөөлөгчид оролцсон байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн энэхүү олон улсын бөөгийн арга хэмжээнд өнөөдөр зохион байгуулалтад оролцож Монгол гэрээ тойруулан Монголын бөөгийн нэгдсэн эвлэл ба гадаад харилцаа ботоо үзэсгэлэн гаргаж Монгол бөө баримтат кино бэлтгэсэн байсан. Олон улсын арга хэмжээнд оролцогчид Монгол бөөгийн төлөөлөгчтэй уулзахаар ирж байлаа. Чөлөө цаг гарангууд уулзах гэсэн иргэд төлөөлөгчтэй тасралтын уулзалт, ярилцлага, танилцах уулзалт хийгдэв. Бүгд намдах хятад улсын төлөөлөл болзоо Шанхай, Нанжин хот,
Хятадын өмнөд дуучаас бүрджээ. Туваагийн бие даасан байгууллагын төлөөлөгчтэй уулзлаа. Оройн олон улсын бөөгийн арга хэмжээний хаалт болсон. Оросын холбооны улс болон Туваагийн бөөгийн тэргүүн дээд зарим Дончуу, Каравал, Төлөөшевич бүх хэлж Орос дусгалын зүйл гартуулсан. Монголын оролцогч дусгалын медалийг ингэртэн зөөж өглөө. Монголын бөөгийн нэгцэрлэгийн ерөнхийлөгч Жаргал сайхан Оросын холбооны улсын болон Туваагийн бөөгийн дээд тэргүүн бөө Дончуу, Каравал, Төлөөшевич тусгайлан зорилт бүтээсэн уран зургийг дусгал болгон гартууллаа. Энэ бол бидний хувьд сэтгэл догтлуулсан мөч байлаа. Олон газраас ирсэн улаач бөө нарын өмнө ялалт амжилт, амь насны даатгал өрөөх нь Монгол бөөгийн жирийн зан үйл хэлээ. Сүбэдэ баатрын цус биетэн буцалж, сүр ялалтын од тогонд нь гялдсан Туваагийн Кизилийн цэргийн хороо тулдааны хамгийн халуун зэрэгт үүрэг гүйцэтгэж явна. Тим эцэг эхийн ус парамтад тулдаж яваа болохоор арга гэр эхнэр хүүхдэн сэтгэл зовлох нь зайлшгүй асуудал. Тэдний амь нас халуун сэтгэлдлийг тэнгэр шүтлгийн зан үйлээр дэмжих нь бидний хийх ёстой зүйл. Олон эцэг эхтэй ярилцаж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг билээ. Олон бөө нарын өмнө үг хэлсний дараа цэргийн төлөөлөгчтэй бид тусгаад нь уулзсан юм. Эх орноо хамгаалах эрхэм үүргийг хүлээн дайны фронтод үүрэг гүйцэтгэж яваа Туваагийн цэрэг хэлсэн удирдагчтай бидээгоор шууд холбогдсон ялалт амжилт ирч хүч амь насыг даатгсан Монгол бөөгийн алтан шонхрыг хизээлж байгаа төлөөлөгчд гардуулан илгээсэн юм. Тэгээд хамт сууж цэрэг элсийн халуун дотны яриа өнөөсөн билээ. Ийм үед цэрэг хүний дотор гал мэт халуун шатаж сэтгэл огшдог билээ. Чингис хааны залгамж болсон Монгол цэрэг хүний хувьд чухал мөчтөй цэрэг хувцас өмсдөг. Хаач явсан цэрэг хувцас авч явдаг. Цэрэг хувцаснд төрийн сүлд алтан таван хушуу, алхан хэ, гал дүр бүгд Шингээстэй байдаг. Монголын хэлснээр цэрэг хувцас намайг хамгаалж байдаг. Афганы монголчууд ижил мөрний халимгууд олон Монголын их нутаг Туваа Алтай хязгаар Хакка Сибирийн бүүнээр байгаль нуурын тойрон амьдарч байгаа болон агийн баргын борээдүүд сахаанаар манжуур хөлөн бүрийн баргууд хайлаар ойн иргэл өөр монголчууд цаахаар далан харуулыг тойрон суурьсан монголчууд Ордос Баяннуур Альшаа Ухай Шинжин уугарын Монгол аймаг Хятадын Хөхнуур төвдийн монголчуудаа уулзаж хамгийн чухал газарт онгон шүтэн болсон хайрхан тусад би цэрэг хувцас өмсөж өргөл залбирал үлддэг. Ийм хувьцаа цэрэг хүн болгонд эгэр жирийн хүн гэж олдох бай. Монгол төвөгийн өдөрт бууд цаг гарган дахин уулзалт хийсэн билээ. Бүх Оросын болон Туваагийн дээд бөө, Кизилийн бөөгийн Ади гэрэл дуух Медведев бөөгийн байгууллагын тэргүүн Великий Биг Шаман, Шорны Медведь цолны эзэн Дончуу, Каравал, Төлөөшевич бидэнтэй уулзаж ярилцсан. Цаг үеийн хүнд сорилт бөөгийн байгууллагуудын удирдагч нэг дор нэгнийг хамгаалж ажиллах шаардлагатай үед тулж иржээ. Бид хамтарч асуудлыг шийдэх зан үйл өөрөх боломжит хэлбэрүүдийг ярилцаж тодорхой тохиролцоод үссэн. Монголын бөөгийн нэгдсэн ерөнхийлөгч Жаргал сайхан 12 жилийн нөр их зүтгэлийн үр дүнд бид хамтарч ажиллах төвшөнд хүрлээ. Энэ бол миний хүсэл мөрөөдөл байсан. Одоо ажил хэрэг боллоо. Бид шудраг үнний төлөө ажиллах болно гэж хэлсэн билээ. Монгол бөөгийн хөгжил хүнд хэцүү сорилтыг даван туулж явна. Монгол туурхтан бөөнөр бол Монголын их эзэн хаан Чингисийн дор нэгдэн хүчрэгжиж хамтран их гүрнийг байгуулах түүхэн үргийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн байдаг. Их гүрэн задарч бид 3 улсад амьдарч байна. Одоо бол өөрсдөө амьдарч байгаа улс орныхоо ард түмэнд уламжлалт ёс заншлаараа үйлчилж хүн ардынхаа эрүүл мэнд уул ус байгаль дэлхийг хамгаалах үйлсэд зүтгэж явна. Бөөгийнхөө төлөө ажиллах нь хүнд сорилт юм. Сарын өмнө Монголын бөөгийн төлөөлөл Урайдад ялалтын баярт оролцсон билээ. Тэгэхэд Урайд бөөгийн дээд бөө Монголын бөөгийн нэгцэрлэгийн ерөнхийлөгч Жаргал сайхныг Урайдын бөөгийн сүмэндээ тусгаалan уулзаж ярилцсан байна. Үндэсний удирдагч Мустафа Камел Ататүрк чөлөөлөх дайныг удирданд ялснаар одоогийн бүгд найрамдах Турк улс байгуулагдсан бөгөөд 101 жилийн хойг тэмдэглэж байна. Үндэсний баярыг тэмдэглэж Турк улсын ерөнхийлөгч Эрдоганы хэлсэн үгээр хүндэтгэлийн ажиллагаа эхэллээ. Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн ихэд элчин сайд Запер Атеш Монгол улс өөрийн 3 дахь хөрш бүгд найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн хүссэн төвчний талаар хэлсэн үгэндээ тэмдэглэв. Турк улс парламентын эрх мэдэл давалмгаалсан төлөөллийн ардчсан дэглэм нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. Хоёр улс 1969 оны 6 сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт элчин сайдын яамаа нэн ажиллаж байгаа. Хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн хуулийн ерөнхийлөгч Жаргал сайхан
урилгаар оролцлоо. Мөн Туркид зохиогдсон олон удаагийн арга хэмжээнд Монголын бөөгн нэгдсэн хуулийн ерөнхийлөгч Жаргал сайхан оролцож байсан билээ. Японы Омото шашны байгууллагын урилгаар Монголын бөөгн нэгдсэн хуулийн тэргүүн Жаргал сайхан Омото шашин Монголд үйл ажиллагаа явуулж ирсний 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцлоо. Монгол дахь шашны байгууллагууд хамтран ажилласнаар нэг нэгнээ илүү мэдэрч ойлгох боломж олгож байна. 1892 оны шинэ жилийн өмнө Омотог үүсгэн байгуулагч Дэгүүчи Нао анхлан дээд бурхны сургаалыг хүлээн авснаар Омото шашны суурь тавигджээ. Энэ шашны удирдагч нь эмэгтэй хүн байх ёстой гэжээ. Иймд Омотогийн удирдагч нь Дэгүүчи Нао, түүний охин Нао Ухи болон Куяко нар байсан. Омото анх дэлгэрсэн цагаас шүтэн ширхэгчдийн тоо маш их боловч шашин хоорондын хамтын ажиллагааг Япон болоод дэлхийд дахинаа явуулж буй цар хэмжээ нь ихэд өргөн хэмээн үздэг байна. Омото өөрсдийн зан үйлийг Японы уугуул шашин, Шинто шашнаас уламжлан авсан байдаг. Үүнээс гадна дэлхийн бусад шашин, бурхны, христийн болон бусад шашны номлолоос авсан байна. 2008 онд Монгол дахь төвийг ашиглалтанд оруулжээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жилбэр зохион байгуулагддаг Хөх сурд 2025 олон улсын Мөсний наадмын бөөгийн галын тахилга амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн Мөсний наадмын Монгол бөөгийн галын тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн эрүүлэнгийн удирдагч Баяр Цаа, хэд удирдагч оюун бэлэг нар өдөртөн зохион байгуулсан байна. Монгол бөөгийн уламжлалт зан үйлийг залгамжлан авч явах эрч хүчтэй шин залуу үе тахилга удирдсан нь онцлог байлаа. Тэдний үйл ажиллагаа жилээс жилд улам туршлагачиж улам өргөн цар хүрээтэй хийгдэх боллоо. Мөсний наадмын Монгол бөөгийн галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зарим хөрөвд орж зарим дэлгэр нарын бөөддөд эхэллээ. Тахилгын үндсэн хэсэг болох тустай холбогдож тахих зан үйлийг Монгол бөөгийн удган Баяр Цаа, Монгол бөөгийн удган оюун бэлэг нар тэргүүлэн боллоо. Тэдний араас удган наран чимэг, ижил мөрөн зарим бэлгүүнээр хоёрлон болсон байна. Тахилгад Монголын бөөгийн нэгдсэлийн төлөөлж Монгол бөөгийн их удган Бадамсран оролцож зөвлөмж туслахаар туслаж ажиллалаа. Монгол бөөгийн байгууллагын түүхээс танилцуулж байна. Монголын уламжлалт бөөгийн зан үйлийг өвлөн авч яваа, өв тэгж, тэнгэр шүтлэгийн төлөө ухамсар амьдралаа зориулсан нийгмийн зүтгэлтэн Монгол бөөгийн дархан буюу дархлагдсан зарим Пүрээ овогтой Бачаргал нь Ховд аймгийн Буянт суманд гал тарих ажил төрсөн. Эцэг эхийн аль аль талаас тасардгүй удам дамжсан 7 дахь үеийн удмын буу болно. Бүү уламжилсан улаач хүн түүхэнд өөрийн үүрэг зорилготой заларч ирлээ. Монгол бөөгийн тоо хэдэн 10,000-аар тоологдох болсон энэ цаг үед Монголд уламжлалт бөөг нийтэд сурталчлах, зөв голдрлоор чиглүүлэх, зан үйлийг зөв хийх, хойч үеэ бөөг уламжлан үлдээхэд өнөсч баршгүй хувь нэмэр оруулж байгаа билээ. Ээжийнх нь аав Майк хэмээх нутаг усандаа алдартай зайран байсан. Мөн эцгийн талын сүүлийн бөөний Төөёг их алдарт өхөө зартай том зайран байсан. Бачаргал нь 1980-ад оноос хойш бөөгийн замаар замнан өдий хүрсэн. Тухайн зайрангийн хэнгэргнээс босод бөөгийн бүх эд зүйлс нь өв дамжин үе залгаж ирсэн ховор үнэт бий төв болно. Алтайн тэнгэрүүд болон Оросын хойд тагны тэнгэрүүд орлоо. Ямар нэгэн багшаа замцад заалгаж байгуулаагүй. Өөрийн уг тэнгэрийг өвлөн авч залгамжлан яваа өө юм. 2006 оны 1 сард дарахад ойр бөөгийн тэнгэрийн өвдөс төвийг үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллажээ. Тэрээр туваа, дарахад, халах гэх мэт олон үндэстэн ястан шавтай. Монгол бөөгийн дархан буюу дархлагдсан зарим Бачаргал нь Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын хар зүрхний хөх нурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдолон Эрдэнэ Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх нэгдсэн их тахилга. Баян Үлгэн аймгийн Уянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дах Монгол улсын толгой ууд Цэнгэл хайрхны нэгдсэн их тахилга. Монгол улсын Бахархалт хайрхан Бурхан халдууны нэгдсэн тахилга. Отхон тэнгэр хайрхны нэгдсэн тахилга. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга. Өмнө Говь аймгийн Хамбогд хайрхан оюун толгой говийн нэгдсэн их тахилга зэрэг тэргүүлэн болон толгойлон бөөсөн. Тэрээр төрийн тахилгыг тэнгэр шүтлэгт бөөм шүтлэгийн зан үйлээр хийх арга зүйг боловсруулахад биеэр үлгэрлэн манлайлж Монгол тэнгэр шүтлэгийн төлөө тууштай цэмцэгч зүтгэгч нэгэн билээ. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцлборын шар тавих нээлтийн ажиллагаа, хүмүүний ноён уулыг хамгаалах нэгдсэн тахилга, бүгд найрамдах арчилсан Солонгос улсад оригдон очиж Монгол хатныг хүндэтгэх тахилгад оролцсон. Тэнгэр шүтлэг болон нийгмийн зүтгэлтэн бүхий л амьдралаа улс орон иргэд
шүтлэгтэн олны төлөө зориулж яваа шилдэг манлайлагч Монгол буугийн дархан буюу дархлагдсан зайран билээ. Тэр амьдралаа цэргийн мэргэжил эх орноо хамгаалах албан зориулсан зүтгэлтэн юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж 2010 онд төрийн дээд Алтан гад содонгоор шагнажээ. Монгол уламжлалт тэнгэр шүтлэгт бөө мөрөглийн байгууллагын үндсийг тавих, Монгол бууг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2014 оны шилдэг нийгмийн зүтгэлтэн зайран шагналаар шагнагдсан. Мөнх төмөрийн төлөө хөрш шонхор, өнгөн шонхор, алтан шонхор, өвгөн долоон одонгоор шагнагджээ. Оросын холбооны улсын туваагийн бөөгийн болон ой медалаар мөн шагнагдсан байна. Монголын бөөгийн нэгдсэн хөвлөл дөрмөндөө салбар байгууллагууд болон гишүүдтэй нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-гийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх, боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгоно гэж заасан байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын гол байгууллага ЮНЕСКО-гийн төлөвлөгөөнд өө судлалын чиглэлээр эдэм шинжилгээ практикийн хурал хийхээр төлөвлөсөн байна. Энэ бол маш ховор тохиох завшаан үйл ажиллагаа бөгөөд ойрын хэдэн 10 жил тохиогоо гэж байлаа. ЮНЕСКО-гийн Аз дахь салбар байгууллага бүгд найрамдах Солонгос улсын их сургууль хамтарсан бит бус соёлын үеийг хамгаалах цаг үеэ олсон маш чухал асуудлаар баг хурал уулзах зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. ЮНЕСКО нь өө судлалын чиглэлээр Монголд ирж тэрэлжид очин үйлдлийн кино зураг авалт хийсэн. Монголын бөөгийн нэгдсэн хөвлөлийн ерөнхийлөгчийн хувьд шууд уг арга хэмжээг зохион байгуулах ЮНЕСКО-гийн салбар бүгд найрамдах Солонгос улсын их сургуулийн удирдлагуудаа шууд харилцаа тогтоосон юм. ЮНЕСКО-гийн арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүнд Монгол бөөгийн дархан буюу дархлагдсан удган инх жаргал, Монгол бөөгийн их зайран дарь чулуун, Монголын бөөгийн нэгдсэн хөвлөлийн дэргэдэх судалгаа сургалт хүрээлэнгийн захирал төгс жаргалаар оролцсон билээ. ЮНЕСКО-гийн арга хэмжээнд бүгд найрамдах Солонгос улс, Мьянмар, Инд, Вьетнам, Япон улс болон олон улсын бөөнөр оролцож өөрсдийн онцлог бүхий бөөгийн зан үйлээ хийсэн байдаг. ЮНЕСКО-гийн арга хэмжээнд Монгол бөө бөөлөختөө хурлын тайзан дээр хийгдсэн төдийлөн сайн авцалдаагүй харагдаж байсан. Азийн орнуудын бөөлтийн хэлбэр нь үндэсний урлагтай шууд холбоотой байна. Ардын дуу дуулж, дараа нь үндэсний бүжиг хийж, залгаад хүний мэрэг төлөв хэлэх хэлбэрээр өрнөдөг ажээ. Нөгөө нэг хэлбэр нь шашинлаг хэлбэр илүү хэтэрхий хазаасан харагдсан. Манайх нар харайх бүжиг лугаа зан үйл хийдэг нь харагдаж байна. Монголын бөөгийн нэгдсэн хөвлөлийн дээд цэцгийн гишүүн, Монголын бөөгийн нэгдслийн дэргэдэх судалгаа сургалтын хүрээлэнгийн захирал төгс жаргал, Монгол бөөгийн өнөөгийн байдал, бит бус соёлын өвөд хамгаалах зарим асуудлаар илтгэл тавьж эднэртэй сонирхсан асуудлуудад хариулт өгсөн. ЮНЕСКО-гийн байгууллага бүгд найрамдах Солонгос улсын их сургууль хамтран зохион байгуулсан фестиваль Монгол бөөгийн дархан удган дархлагдсан их удган их жаргал галын тахилга хийж Монгол бөөгийн тэргүүн зайран дарчулан буулж тус бөөгийн зангуудыг хийж оролцлоо. Монголын бөөгийн нэгдсэн хөвлийн ерөнхийлөгч жаргал сайхан ЮНЕСКО болон бүгд найрамдах Солонгос улсын бөөгийн байгууллага Аз ТV-ийн хэмжээнд бит бус соёлын өв бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж тус арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн хөвлийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайд ЮНЕСКО болон бүгд найрамдах Солонгос улсын бөөгийн байгууллагын удирдлагуудад загтал илгээж цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн юм. Тэрхүү хүсэлтийн дагуу дараа нь Монголын бөөгийн нэгдсэн хөвлөл нь Монгол бөөгийн нэгдсэн төв байгууллагын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-гийн төлөөлөгчд шинжээчдийн баг ирж ажилласан. ЮНЕСКО-гийн шинжээчдийн баг Монгол бөөгийн уламжлагдсан ирсэн соёлын бит болон бит бус соёлын хэлбэрээр өртгөх боломж нөхцөлийг судлан тодорхой зорилго агуулж байсан. ЮНЕСКО-гийн шинжээчдийн багийг Америк нэгдсэн улсын, Англи улсын иргэд удирдах ирсэн юм. Монголын бөөгийн нэгдсэн хөвлөлийн ерөнхийлөгч жаргал сайхан байгууллагын хэтийн зорилго одоогийн хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Монгол бөөгийн их зарим одоо хөө өөрийн угсаа язгуурын бөөгийн онцлогийн талаар ярилцлага хийсэн. ЮНЕСКО-гийн шинжээчдийн багийн ахлагч нар олон мянган жил уламжлагдсан ирсэн Монгол соёлын нэг болох бөө шүтлэхийн талаар маш сонирхолтой харилцан ярилцлага, ажил хэрэгж уулзалт болсныг тэмдэглэн хэлсэн юм.